Урлаг гэдэг зүйл хүндрэлтэн үүсч, соёл иргэншил бий болсон цагаас л нийгмийн болохгүй бүтэхгүй зүйлсийг олон талаас нь илэрхийлж, шүмжилж ирсэн. Үгүй юмаа гэхэд энэ хар бараа амьдралд жаахан ч гэсэн өнгө нэмж, баяр баясгал авчрах хүчтэй. Оны өмнө гэхэд физикал эйж гарч, Монголын хамгийн стресстэй үйлрэл эхэлж байхад биднийг утгаар нэвлэлдүүлж, муу мухаа бүхэн хэсэгч болов мартуулж чадсан. Спорт ч мөн адил. Монголоос анхны олимпийн аврагт өрөхөд юу болж байлаа да? Тэгвэл Монголын орчин цагийн pop соёлд хамгийн том нөлөө үзүүлсэн чухал гэсэн зүйлс юу багтах вэ? Монголын сошиал медиагаар нэг тархсан илибала мемнүүдийг тооцохгүйгээр зөвхөн урлаг соёл, уран бүтээл талаас нь бодоод үзвэл тун цөөхөн. Угаасаа бидний хөгжил дэвшил дэлхийн бусад орнуудтай харьцуулахад хамаагүй доогуур. Гэсэн хэдий ч энэ огт байхгүй гэсэн үг бас биш. Ямар ч байсан бид энэ асуудалтай нийгмийг зүгээр нэг сошиал медиа дээр шүүмжлэн пост хийхээс илүү нөлөөтэй, хүчтэйгээр илэрхийлэх нь зүйтэй. Үүний нэг нь урлаг уран сайхан. Яг энэ бүтээл шүүмжил хийж байгаа хэд хэдэн мундаг уран бүтээл ойрын хэдэн жил манад гарсан. Зарим нь бүр Канны кино наадамд хүртэл шалгарсан гэд бодохоор үнэхээр бахархмаар. Тэгвэл орчин цагийн энэ гоё шинэлэг, уран бүтээлч, цөөн хэдэн бүтээлийн анхдагч нь онц дүм цуврал гэж өвдөөддөг. Одоо эргээд харахад Rocket Bay ихлүүлсэн энэ цувралаас асар их мем мэтгэлцэн ургаж гарсан нь өөрөө ямар их мүлжүүртэй, олон талын санаа агуулсан харж болно. Тэгвэл оны өмнө онц дүм цувралын 3 дахь бүлэг цацагдаж хэдхэн хоногийн өмнө нэгэн тусгай анги гарсан. Тиймээс энэхүү уран бүтээлийн талаар тэр дундаа шинэ бүлгийн хамгийн онцлог ангиудын талаар өөрийн бодлоо хуваалцъя. Харин та бүхэн зурлаа үзэж амжаагүй бол Playmax болон Voo стриминг үйлчилгээг ашиглан үзэх боломжтой. Онц дүм зурл хэдийгээр богд хант Монгол улсын үед үйл явдал өрнөж байгаа ч бидний орчин цагийн нийгмийн асуудлыг очиж шүмжилдэг. Хөөчина мориноосо зам руу тамхи хаяха болооч ээ. Чам руу хайцаагүй бол дугаалё. Ороод нь новшвэ. Угаасаа ч онц дүмт гэдэг нэр нь одоогийн нийгмийн нүр царайг дээр үеийн маягаар дүрслэгнэ гэсэн өгүүлбэрийн товчлол. Тиймээс бидний орчин цагийн нийгмийн асуудлыг Монгол хэм маягаар сайн хадгалж харуулж чаддаг. Үеж бол эстетик талаасаа ч тэр, зохиол өрнөлөн ч тэр. Жишээ нь дөрүүдийн хоорондын харилцан яриа. Богданд Монгол улсын үед хүмүүсийн харилцан яриа бидний одоогийн ярианаас тис өөр байсан нь гарцаагүй. Тиймээс орчин цагийн үг хэллэгүүдийг хуучны сонирхолтой үгстэй оршуулсан байдаг. Мөхөс би хүлэм жимзэм бай. Жишээ нь 3 дугаар бүлийг үзээд анх удаа ягчис гэдэг үгийг мэдэж авлаа. Ягчис гэдэг чинь хүн дүрст магч амьтныг хэлдэг юм штэ. Залуу минь. Би байсан бол дараагийн үгээ жаахан мэдж хэлэх байсан. Тэгэхээр 3 дугаар бүлэг бол тэр чигтээ prequel. Өөрөөр хэлбэл 1 болон 2 дугаар бүлэг дээр гарсан үйл явдлаас өмнөх үйл явдал гэсэн үг. Цаг хугацааны үед өмнө гарч байсан musical special ангиас үргэлжлэж байгаа гэж ойлгож болно. За ажиллаа хийцгээе. Яаж гоё ноён болж харагдах вэ анда? Тэгэхдээ Дамжаа Дулмаа хоёрын тоонтой гэрт толгой холбож тостой доогонд тушуудурж эхэлж байгаа үеийг онцлон харуулсан. Цувралын 3 дугаар бүлэг ерөнхийдөө таалагдсан. Гэхдээ энэ төгссөн гэсэн үг бас биш. Үнийг хэлэхэд надад л сул санагдсан хэд хэдэн анги байсан. Эсвэргээрээ сонирхолтой сайн ангиуд ч бас байгаа. Гэхдээ ийм цуврал хийгдэж байгаа нь өөрөө маш том алхам. Сайнтай ч муутай ч энэ бүлгийг бүтнээр нь үзэхэд бол огт харамсахгүй. Харин та бүхэнд аль анги нь хамгийн их таалагдсанаа доор комментоор үлдээгээрэй. Тэгэхээр энэ бүлэгт манай нийгэм тулгамдаад буй маш олон асуудлыг анги болгон дээрээ хүндсэн байсан. Интернет, сошиал медиа хэрэглээс эхлээд мөрөөдөө тоглоом, эрүүл мэнд, татварын асуудлууд гэх мэт. Ер нь бид нар өөрсдөө ч бас болдоггүй гэдгийг харуулсан. Гэхдээ надад хамгийн их таалагдсан 4-р анги болох FU, 6-р анги болох тостой доогонд тушуу гэдэг 2 анги. Ер нь энэ бүлэг 4-р ангиас хойшоо илүү сонирхолтой болж эхэлсэн. Нэмээд төсвөлийн 2 анги болох Ocean's 11 шиг heist-тай анги их сонирхолтой санагдсан. За ер нь л нэг heist ийдэ. Heist та. Ягвэ. Далаагийн 11 эргээд нэг кино шив байдэн штэ. Нөгөө сүртэй төлөвлөгөө гаргаад юм хулгаалаад идэг өө. Угаас. 4-р анги FU-гийн үйл явдлын хувьд цувралын динамик дуугуулах, Дамжаа сандаг хоёрын маргаанаар олон сонирхолтой сэдвийг хөндөжээ. Шинэхэн ноён Дамжаа амралтын өдрөөр сандгийг ямар ч ашиггүй дуудаж, хөв хөний орон зайд нь халтснаар тэдний маргаан эхэлдэг. Би ч гэсэн амьдралтай хүн штэ. Юу нэ? Чамд надад үйлчлэхээс өөр ямар амьдрал байт юм бэ? Сандаг Дамжаа хоёр хоорондоо зөндөө маргалдаж байсан ч энэ удаагийн ихтер хин залуу, омголон нэмээд сандаг үнэхээр л хөвөнийх нь орон зайд халдаад байгаад бухимдаж Дамжааг орхин явдаг. Харин ажилгүй болсон сандгийн шинэ бизнес нь хуушуурын газар. Дунд нь энэ санаагаа олохдоо ChatGPT хүртэл ёгтлоо дамжина. Одоо богдын бүх хөрөнгөөр сольж авах хойш орны зураг зурж өг. Бурхан минь. За тэгэж буянда будсар хураагаад яах вэ? Сандга. Одоо болид хүү. Миний сэтгэмж бүр тесрэрлээ. Сандгийн бизнес амжилттай эхэлсэн ч манай Монголын хамгийн том асуудал болох татварын системтэй нүр тулна. Татвар авъя хөө. Тим хоошор байхгүй хөө. Хуцаа хөө.
Компани байгуулад бизнес эхлүүлж байсан, эсвэл зүгээр л хуурай ажил хийж татвар төлдөг хүмүүс бүгдээрээ мэдэж байгаа. Гинтийн орлогын албан татвар, хөв хөний орлогын албан татвар, мөн давхар хүн ажилуулсныхаа төлөө компаниас төлдөг татвар гээд маш олон татварыг иймэрхүү байдлаар яочлно. Гинт ашиг болсон 10% аваа өстэй. Хөгшөө, ингэсэн байна. Улсын хөгжлийг бодооч гэдэг нэртэй 10% татвар. За тэгээд нэг хүн ажиллаад байгаа юм байна шүү дээ. Яагаад хүн ажилуулад байгаа юм бэ гэдэг нэртэй 13% татвар. Ажилтнаас чинь чи яагаад энд ажиллаад байгаа юм бэ гэдэг нэртэй 11% татвар. За тэгээд нийслэл бизнес эрхлээ юу гэдэг нэртэй 2% татвар. Эднэрийг нийлүүлээд өдрийнхөө татвартай 46%-ийг л авах нь дээ. Хамгийн чухал нь энэ бүх татвар эргээд бид бүхэнд бүртэмжтэй байж чаддаггүй нь одоогийн бидний хамгийн том асуудал. Яаж игээ татвараа төлөх болсон иргэд нь бүтээгдэхүүн үйлчилгээний үнэ нэмэхээс өөр аргагүй байдалд хүрдэг. Нэрэл бизнес хийж ашиггүй ажилласнаас халамж аваад ашигтай хэвтэж байсан дэрчим шиг. Юм хийдгүү байхад ямар ч татвар татаас байдгүй байсан. Бараг л халамж аваад илүү ашигтай байсан юм биш үү? Харин нөгөө талд дамжаа ноён шин туслагатай болж тэр нь лөөрчөн болж таарснаар дамжаа мөн адил татварын асуудалд орж нэмээд бүхнээ алдахад хүрдэг. За тэгэд эцэст нь яалтчгүй динамик дуу болсон юм хойно сандаг маань лөөрчөн барихад нь тусалж дамжаагийн асуудлыг зэгцэлснээр энэ анги өндөрлөдөг. Ингээд чи энэ юм. Би дамжаа ноёны туслах нь байгаамаа. Харин 6 дугаар анги болох тостоо догонд хошуу гэх анги нь нийгмийн асуудал гэхээсээ илүү дөнгөж хамт амьдарч байгаа дамжаа дулмаа хоёрын харилцаагаар хосуудын үе шат түүнийг эрхэн давж гарахыг харуулсан. Гэхдээ гэр бүлийн харилцааны асуудал гэхээр бас л нийгмийн асуудал гэж хэлж болно. Хосуудын харилцаа эхэндээ ямар байдаг, хэсэг хугацаа өнгөрсний дараа ямар болж хувирдаг, цаашлаад хамт амьдраад ирэхээр яаж өөрчлөгддөг гэд маш олон үе шат бий. Амьдрал чинь тэр чигтээ балсаар биш штэ өгшөө. Үүнийгээ давж чадаагүйгээс болж хичнээн хосууд салж, хичнээн өхөд өнчирч үлддгийг хэн мэдлээ. Дулмаа дамжаа хоёр нэг нэгэндээ маш их хайртай, гэвч хүмбэр төгс биш. Тэд хамт амьдарч эхэлснээр нэг нэгнийхээ дутагдaltaй талыг харж, түүнийгээ ярилцаж шийдээгүйгээс болж дотор нь бугулсан тэр бүх зүйл хагарч, нэгнээ гомдон салах дээрээ тулдаг. Харин жинхэнэ манаа хүн сандгийн зөвлөгөөг дамжаа сонссноор эцэст нь тэд харилцаагаа авч үлддэг. Чи сонс. Би айлын гэргий болох чадвартай тийм хүн биш. Би ч халамжтай нөхөр байх төсвөргүй хүн шүү дээ. Гэхдээ хамтдаа суралцаад амьдарч болохгүй гэж юу? Нэмээд дандаа л хоорондоо хар эргэж уралцаж байдаг дамжаа дулмаа хоёрын залуудаа дурлцаж явсан мөчийг хөнгөн зөөлөн уур амьсгалтай ромком байдлаар хийсэн нь энэ ангийн хамгийн их таалагдсан зүйл байсан. Ер нь энэ цувралаас романтик, комеди, акшн, триллер, аимшигын, политикл драма гэд бараг бүхэл жанрыг нэг дор үзэх боломжтой. За ингээд надад л хамгийн их таалагдсан хоёр анги энэ байлаа. Нэмээд гомчоогийн амьдралыг харуулсан хоёр анги их сонирхолтой, өгж байгаа мессеж нь таалагдсан. Харин саяхан гарсан спешиал анги Once Upon a Time in Богдын ордны хувьд өмнө нь гарч байсан мюзикл спешиалийн үргэлжлэл юм байлаа. Гэхдээ мюзикл биш, илүү түүхэн драма талдаа. Энэ спешиал дээр Монголын геополитик, хоёр хөршийн харилцаа талаас нь их ёжтой гой шүмжилсэн санагдсан. Луу бавгаа чон гурийн домгоос эхлээд Оросоос орж ирэх АИ-99 өвс гэх мэт санаанууд нь их хөгжилтэй. За тэгээд энэ цувралыг хийсэн уран бүтээлчд нь амжилт хүсье. Цаашаага өшөө олон бүлэг, өөр төрлийн уран бүтээлүүд хийх болтугай. Харин манайх үзэж амжаагүй бол Playmax болон Woo-гээс үзэх боломжтой шүү. Аль биесний сугаар нь үзэж уран бүтээлчдэд дэмжиж байж л цаашаа дараагийн бүлгүүдийг нь үзэн шүү дээ. Бас цуврал ёс бус хэллэг, насан туршидын сэдвтэй зүйлс байгаа учраас 13-аас доош настай бол үзэж болохгүй шүү. За тэгээд дараагийн бичлэгээр уулзцаая.